Энэ телевизийн гадаад мэдээний хөтөлбөр эхэлж байна. Өнөөдрийн хөтөлбөрөөр бид Америкийн нэгдсэн улс болон Ираны саяхан байгуулад буй гал зогсоох санал хүчийг онцлон ярилцах болно. За энэ асуудлыг ярилцах зорилгоор Анкарагийн их сургуулийн түүхийн ухааны доктор, шинжлэх ухааны технологийн их сургуулийн профессор, ойролт орнод Иран судлаач Аюрмэдийн Инхбатбаг студидтэй хүрээд байна. Сайн байна уу? Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн явдалд баярлалаа. Тэгээд эхний асуудалтай шууд оръё доо. За энэ дайнд ер нь хэн ялч ба? Иран ялвуу, Америкийн нэгдсэн улс болон Израиль ялвуу? Та юу гэж дүгнэж байна? За ер нь олон улсын томчид энэ дайнд бол одоо ялагч байхгүй гэж дүгнэсэн. Тэгээ ягаад ялагч байхгүй гэхээр аль нь томоохон хожсон хожил бол гараагүй. За яг бид нар өнгөрсөн жилийн нэг 12 өдрийн дайнд бол аль нь ялтаа тэмдэглэж ирсэн. За энэ удаа бол тэгж ялтаа тэмдэглэж хөл хөрцөг болсон юм бол аль нь бол үндсэндээ бол харагдсангүй. За тийм учраас ер нь бол энэ инхийн гэрээг байгуулах асуудлыг бол одоо аль талаас бол дотоодоос бол шахалт үзүүлж байгаа шүү. За Ираны хувьд аваад үзэх юм бол давуу тал юу вэ? Иран юу хожиж байгаа гэх юм бол за ямар ч үсэн Иран бол дэглэмээ хадгалж чадсан. За Иран Израилийн одоо хотууд руу амжилттай пүжигэн цохилтуудаа өгч чадсан. За Иран өөрийн гол холбоотон болох одоо Хамас, Хизболлах, Хуситуудтай одоо юу гэдэг бас тэднийг орхиог дэмжлэг үзүүлсэн хэвээрээ бол байна. Эдгээрээ бүрэн устгуулчаагүй. Ингээд бол байж байна. За дэглэм бол оршин тогтнож байна. За Америкийн одоо Америк Израилийн одоо агаарын зовтлоонд бол одоо Ираны дэглэм унахгүй гэдгийг бол үнэндээ харуулсан. За Америкийн нэгдсэн улсын хувьд бол давуу тал бид нар ерөнхийдөө Трамп юу голлон онцолж өгнө гэхээр бол энэ Ираны цөмийн хөтөлбөрийг бол одоо бид нар зогсоож чадлаа. За мөн Ираны дунд тусгалын пүүжингууд бол баллистик пүүжингуудын одоо үйлдвэрлэлийг одоо системийг бид нар одоо бас зогсоож чадлаа гэдэг одоо давуу талаа бол гаргаж ярьж байгаа шүү. За Израилийн хувьд бол Литан голоос урагшаа бол нийлээд бол тавьсан. Өмнөд Ливан руу бол нийлээд тавьсан. За шар бүс гэдэг нэрлээд байгаа бүсийг бол одоо тэнд бол Израилийн цэргийн хяналтыг бол тогтоосон. За тэнд бол үндсэндээ бол гүбэр маягийн бүс бий болгоно гэсэн зорилт тавьсан. Тодорхой хэмжээний газар нутгийг бол одоо бас эзлээд авчихсан. За олон улсын зүгээс бол Израилийг эндээс цэргээ гаргадаг шахалтыг бол үзүүлж байгаа. Израиль бол цэргээ гаргахгүй ингээд бол байж байна. Тэгэхээр энэ нөхцөл байдал бол нэг юм байна. За булангийн орнуудын хувьд бол давуу тал үндсэндээ бол одоо баг хандаг. Булангийн орнууд руу ордог хөрөнгө оруулалтууд бол үндсэндээ бол баг зогсох маягтай бол орж байна. За Ормозын хоолой хаагдсантай холбоотойгоор бол булангийн орнуудын нефтийн одоо худалдаа арилж байгаа бас үндсэндээ зогсон байдалтай бол орсон. За энэ нь бол дэлхийд даяар бас нэлээд томоохон хямралыг авчирсан. За тийм учраас бол энэ дайныг одоо яаралтай зогсоох ийм шахалт бол одоо аль талаасаа бол байна. За мөн одоо энэ дайдагч талууч гэсэн өөрсдөө бол энэ дээр бол аль талаасаа бол дайныг яаж зогсоох вэ? Хэрхэн дайнаас гарах вэ гэдэг асуудал бол аль талд нь хамгийн чухал одоо номер 1 асуудал байгаа учраас одоо энэ гэрээнд одоо гар үсэг зурцгааж байгаа шүү. Тэгэхээр энэ гал зогсоосон нөхцөл байдал буцаад эргээд дайны нөхцөл байдал руу гусаад орох магадлал хэр байна вэ? За ер нь бол тийм магадлал бас бий. Одоо энэ чинь нэг өнгөрсөн 5 дахь өдөр захимаар гар үсэг зурсан гэдэг байна шүү дээ. Захимаар гар үсэг зурсан. Одоо Женевт бол одоо өнөөдөр зурх хэвээр. Энэ гар гэрээ бол 14 зүйлтэй юм гэрээ байгаа. Энэ чинээс бол 5 нь бол одоо хамгийн чухал ийм заалтууд бол байна. За нэгдүгüүрт бол одоо Ормозын хоолойг нээх. За энд бол худалдааны усан онгоцоо чөлөөтэй нэвтрэх боломжийг бол хангах. За энийг бол Ираны талын үүргийг бол хүлээж байгаа. За хоёрдугаарт Америкийн нэгдсэн улс бол Ираныг бүсэлсэн тэнгисийн бүсэлтийг бол одоо цуцлах. Гэрээ зурсан өдрөөс бол тэнгисийн цэргээ бол татах. За 30 хоногийн дотор ихэд бол үндсэндээ бүх зэрэг тэнгисийн бүсэлтээ бол цуцлаж одоо Америкийн тэнгисийн цэргүүдийг одоо Персийн болонгоос татах ийм асуудал бол байна. За 3 дугаарт нь бол Иран бол цөмийн хөтөлбөрөөс татгалзах. За цөмийн хөтөлбөртөө бол бас олон улсын шинжээчдийг оруулах. За дахиж нэмж одоо урааныг бол одоо баяжуулахгүй байх гэсэн ийм одоо заалт бол бас. Яг энэ дээр нэг асуулт байна л та. 2015 онд Обамагийн засаг захиргааны үед яг Ираны энэ цөмийн хөтөлбөрийг зогсоогоод олон улсын хяналтаар эрчим хүчний зорилгоор нэг ашиглахын зөвшөөрөөд
хариуд нь Ираны санкцийг ингээд шаттараатай багасгахын тохироо хийж ирсэн. Тэгээд Трампын хийсэн энэ санал жишгийг яг агуулгын хувьд давхцаад байна уу гэж би харсан. Гэхдээ ер нь бол агуулгын хувьд бол давхцсан. За энэ дайн хийхэд бол Америкийн нэгдсэн улсын зарим улс төрчсөөс гарч ирсэн шүүмжлүүдийг харахад бол Иран бол Америкийн нэгдсэн улсад бол бодиттой аюул заналт хил учруулж байгаа мó гэдэг асуудал ирсэн. Америкийн тагнуулын ерөнхий газраас өгж байгаа тэр мэдээлэл донд бол Ираны цөмийн хөтөлбөр бол тийм юу болох одоо цөмийн зэвсэг болох хэмжээнд баяжуулсан гэдэг нь бол батлагдахгүй байна гэдэг асуудлууд хүртэл ингээд яригдчихсэн. Тэгэхээр бол одоо нэгэнт дайн хийчихсэн. За тэгээд дайныг одоо яаж шийдэх вэ? Тэгэхээр ямар нэгэн одоо юу гэдэг шалтгаан болох хэрэгтэй асуудлыг шийдсэн байх ёстой гэдэг улс төрчдийн өнцгөөс ингээд харахаар бол Ираны одоо энэ цөмийн хөтөлбөрийг л онцолж байгаа. Тэрнээс биш Иран бол удаа дараа өөрсдөө албан ёсоор мэдэгдэж байгаа нь бол ерөөсөө бид бол одоо манай Ираны цөмийн хөтөлбөр бол энхийн зорилттой, эрчим хүчний зорилттой ийм л зүйл бол тэгээд албан ёсоор зарлж байсан. За зүгээр яг сая дайглахаас өмнө бол бас энэ үеийн хилцээр ширээнд суучихсан хилцээр бол явж байсан шүү дээ. Тэр үед бол юу гэдэг Иранд бол нэг 400 кг баяжуулсан уран бол байгаа юм байна. За ураны баяжуулалт нь бол 60-аас дээш гарчихсан юм байна гэдэг энэ асуудлууд бас ингээ яригтаал яваад байгаа. За Иран бол өөрөөсөө бол энийг бол бид нар бол инхийн зорилттой л тайлбарладаг. За гэхдээ яг тэр 2015 оны үед бол Ираны ерөнхийлөгч байсан Ахмадинежад бол бас ер нь бол манай нөгөө поп улс төрчид гэдэг шиг бас поп мэдгэл хийдэг байсан юм нөхөр шүү дээ. Тэгээ мань нөхөр бол нэг удаа мэдгэлтэй бол Иран бол цөмийн зэвсэгтэй болох хэрэгтэй. Цөмийн зэвсэгтэй болонгуудаа хамгийн түрүүнд бол Израилийг газрын хөрснөөс арчин эднэр гэсэн тийм мэдгэлийг нар бас хийжсэн л та. Гэхдээ энэ зөвхөн улс төрийн мэдгэл. Зүгээр яг бодит амьдрал дээр Ираны дипломат шугамаараа олон нийт дэлхийн олон нийт хүлээдэг энэ бүгдөө үүргээ Иран бол хүлээсэн. Тэр олон нийтийн дэлхийн нөгөө цөмийн энергийн одоо хяналтын газарт бол Иран бол цөмийн байгууллагын хүндэт бүгдийн нээлттэй. Цөмийн шинжээчд бол бүгдийг нь очиж ажиллаж бүр Монгол улсын ерөнхийлөгч элбэг дөрж цууч хүртэл очиж тэнд очиж байсан шүү дээ. Яг 2015 оны тэр гэрээ хэрэгжихгүй байна. Иран яг энэ чин үнэхээр гэрээний залтуудаа биелүүлэхгүй байна гэсэн шалтгаанаар Америкууд энэ гэрээнээс 2018 онд гараа явуулсан шүү дээ. Тэгэхээр тийм магадлал бас байна уу гэж. За ер нь бол яг энэ одоо энэ 14 зүйлтэй одоогийн санамжчд бол цөмийн одоо энэ хөтөлбөрийн асуудал бол бас номер 1 асуудал биш. Энэ дээр чинь бол 60 хоногийн хугацаатай ер нь галыг зогсоё. 60 хоногийн дотор дахиад энхийн гэрээнд гараа үсэлцэн гэрээгээ байгуулнаа л гэж байгаа. Тэгэхгүй бол одоо Ираны одоо цөмийн хөтөлбөрт одоо хяналт эднэр бол дахиад одоо сэргээе эдгээр асуудлуудыг л яриад яваад байгаа. Гэхдээ бол Иран бол өөрсдөө бол яг албан ёсоор бол тайлбарлахдаа бол энэ бол инхийн зорилттой л гэдэг юм л байнга л хэлж давтдаг юм л орон байгаа. Гэхдээ Ираны дотоод улс төрөөс бас ингэ шалтгаантай. Ираны ерөнхийлөгчид ямар хүн сонгогдож байна? Энэ дээр бас ингээ харагдаад байгаа ч. Одоо миний анзаарч байгаагаар бол ер нь бол шинжлэлийн төлөв улс төрчид сонгогдохлоор Ираны цөмийн хөтөлбөр арай илүү нээлттэй. Баруунтай одоо гэрээ хэлцээр бол хийдэг. Жишээ нь бол Уруханыгийн үед одоо бүр Европын 5 орн дээр нэмэх нь Америкийн нэгдсэн улс ингээд гэрээ хэлцээр ингээ хийгдээд ингээд явж исэн. Эхний үед Хатамигийн үед бас нэлээд гэрээ хэлцээр бас амжилттай бол явж исэн. Ахмадинежадын үед бол бас нэг жоохон уналтанд орсон. Ахмадинежадын одоо тэр янз бүрийн поп мэдээллүүдээс болоод бас нэг жоохон үл ойлголцол бол гарсан. Одоо энэ Пезешкианыгийн үед ч гэсэн одоо юу гэдэг бас энэ чинь гайгүй явж штэ. Тий. Пезешкиан одоогийн ерөнхийлөгч яг аль талын хүн бэ? Пезешкиан бол шинжлэлийн талын хүн. Тий. Хатамигийн үед энэ чинь юу байсан штэ? Эрүүл мэндийн яамны сайд байсан. Ийм хүн өөрөө эмч ийм хүн. За тэгээ бас нэг онцлог нь бол Пезешкианы чинь бол бас Ираны цөөнхөөс гаралтай юм ерөнхийлөгч. Азери хүн. Азери гаралтай юм хүн. Ер нь бол шашны дээд удирдагч одоо Мужтаба Хаменей ч гэсэн Азери гаралтай шүү дээ. Эцэг талаас байна уу да. За дараагийн асуулт бол бас дараа нь юу болох вэ гэдэгтэй холбоотой. За санаж бичгээр 300 тэрбум Америк доллар бүхий санг үүсгээд Ираны сэргээн босголт болон хөгжилд зарцуулна гэж заасан байгаа. Тэгэхээр яг ийм хэмжээний хөрөнгө оруулалтыг Ираны эдийн засаг шингээх үү гэсэн юм бас асуулт гарч байна л да. Яг тэгэхээр энэ ус чинь өөрөө бараг 40 жил олон улсын эдийн засгаас ингээд тусгаарлагдаад хоригт орсон байсан.
Тэгээ энэ талаар та бодлоо хуваалцаач. Юу энэ гэрээний тийм заалт нэр бас юу байгаа гэхээр Ираны нөгөө хилийн чандад байгаа нефтээс олсон одоо зарцаасан хөрөнгийг зарцаасан одоо бэлэн одоо ам долларуудыг одоо Иранд шилжүүлэх. Тэр нь бол ингээ ойролцоогоор 25 сая долларыг бол Иран техник хилжинд шилжүүлэхээр бас ингээ тусагдсан байгаа даа. За тэр сэргээн босголтын 300 сая доллар бол мэдээж бол Иранд их дэм болох баг. За Ираны эдийн засаг бол энийг бол шингэн Иран ч юм бол 90 сая хүн амтай штэ. 90 сая хүн амтай газар нутгийн хувьд бол дэлхийд манай урд орж байгаа 17 илүү 16-д орж байгаа ийм том орн. Дээр нь бол эдийн засгийн хүчин чадлаар бол эн чинь бараг дэлхийд 20 G20-д бол ороод гараад идэг ийм орн штэ. Тэгэхээр бол 300 тэрбум ам доллар бол Иранд бол одоо нэг асуудал бол байхгүй байх. Тэгээд чи яг бодиттой зүгээр би бол Иранд бол нэг одоо 10-аад жилийн өмнө очиж үзсэн. Тэгээ 11-2 жилийн өмнө очиж үзсэн. За тэгэхэд бол бас л нөгөө бидний авдаг мэдээлэл бол бодит байдлаас нийлээд өөр юм билээ. Иран бол бас яг тийм халдтай оронч биш. Тэнд бол барууны хөрөнгө оруулалтууд бас байдаг. За дараа нь тэр Хатамигийн үед, Уруханыгийн үед бол тэдгээр ерөнхийлөгчд болоод ингээл яхад бол барууны хөрөнгө оруулалтууд бол зөндөө орж ирж байсан шүү дээ. 300 тэрбум долларын 300 Италитай, Францтай. За одоо Америк ТВ-с одоо юу гэдэг Ираны гол холбоотой бол Канада баг жишээтэй. Канадад бол маш би бол Ванкуверийн нис хонгоцны буудлын дээр ингээ харж байхад бол өдөрт бараг Тегеранаас 2 онгоц бууж байсан шүү. Тийм. Тэгэхээр эдгээр бол хоорондоо маш сайн харилцаатай ийм орнууд бол байгаа. Яг нөгөө талаар барууны хэвлэлүүд дээр бичиж байна л да. Энэ 300 тэрбум Америк доллар Ираны ард түмэн, Ираны эдийн засагт биш, харин одоо буюу энэ исламын дэглэмийг бэхжүүлэхэд зарцуулагдах магадлал өндөр байна. Энэ талаас харах юм бол энэ санаж бичиг бол Ираны ард түмэнд бас ашиггүй ийм гэрээ байна гэж ийм дүгнэлт байна. За үүнтэй та санал нийлэх үү? За нэг талаас бол энэтэй бол санал нийлнэ. Яагаад вэ гэхээр бол өнгөрсөн 12 сард Иранд тагсан одоо олон нийтийн эсрүүцлийн хөдөлгөөн бол байна. Энийг бол Ираны дэглэм болно харигсаар бол нухчиж дарсан. За гэтэл бол барууныхан бол энийг юу дүүнсэн бэ гэхээр за ер нь Иранд бол дотор нь бол хувьсгал гарчих юм байна. Дэглэмээ өөрчилчих юм байна гэсэн ийм бодол бол үндсэндээ харагдсан. За одоо бол Иранд бол үндсэндээ эдийн засгийн хувьд Иран бол үндсэндээ туйлдах маягтай болж эхэлж байгаа. Тэгээ энэ үед нь бол ер нь бол ингэж бариад дахиад дотроос нь бослог хөдөлгөөн гарах уу гэтэл бол үндсэндээ бол яг Ираны ард түмэн одоо Израиль Америкийн нэгдсэн улсын хувьд бол Ираны удирдагчдыг хороогоод Иранд одоо юу гэдэг агаарын товтлогын эхлүүлснээр бол ард түмэн энийг бол дэмжинэ гэж тооцчихсон. Гэтэл бол эсвэргээрээ ард түмэн бол одоо юу гэдэг дэглэмээ тойроод илүү нэгтарсан ийм хандлага бол үндсэндээ харагдаж байгаа. Би зөвхөн мэдээнүүд ингээ харж байгаа чинь дан эхлээд 3 хоногт бол Тегеран хотод бол бүх дэлгүүрүүдийн одоо 70% нь хаагдаад ер нь бол амьдрал бол үндсэндээ зогсох маягтай болж байсан шүү дээ. За гэхэд бол Ираны эрх хөрөгчид ямар арга хэмжээ авсан бэ гэхээр хил гайл дээр байгаа орж ирж байгаа бүх бараа бүтээгдэхүүнийг шалгах нөгөө гайлын процессыг бүгдийг цуцалсан. За тэгээд одоо ямар байна гэхээр агарын товтлогоо өгчл байдаг, амьдрал хэвийг үргэлж чижил байдаг. Бүх дэлгүүр шууд бүгд нээлттэй болсон. Тэр байтугай нөгөө хаагаад банкны асуудлаас болж хямрал гарсан шүү дээ. Банкны салбарууд хүртэл одоо үндсэндээ нэгдсэн. Ираны нөгөө мөнгөнд тэмдэгтийн долларын эсрэг одоо юу гэдэг гэрлийн хурдаар одоо унжсэн бол одоо тэр уналт нь хүртэл бол харьцангуй багасчихсан баг жишээтэй. Нөгөө талаас Ираныг юу гэж харах вэ гэхээр Иран бол дан ганц Ираны газар нутгаар хэмжээлэгддэг юм орн биш байхгүй. Иран ч өөрөө бол исламын бүгд найрамдах Иран улс тэгээ шиитийн засаглалтай Ираны дээд удирдагч Хамен Айтолла гэдэг чинь Иран төдийгүй шиитийн бүх одоо шашинтай хүмүүс амьдарч сууж байгаа бүх газар оронд бол тэр хүн бол өөрийн одоо үйл ажиллагаа явуулдаг. Ийм хүн. Одоо ер нь баг папламтай л адилхан. Тийм учраас Ираныг бол Ираны газар нутгийн хэмжээгээр бол ойлгож болохгүй. Африкт ч байна. Ойролцоо орнууд Сир, Ирак, Бахрейн. За тэр ч байтугай одоо Сауди Араб гэдэг бүгдэнд нь бол одоо байна. За тэгээ Ливанд одоо ингэж байж байна. Тэгэхээр энд байгаа шиитийн урсгалыг шүтгчдийг одоо авран хамгаалагч, ивент тэтгэх энэ үүргийг бол үндсэндээ Ираны дээд удирдагч өөртөө хүлээдэг учраас мэдээж эдгээрт бол тодорхой хэмжээний санхүүжилтийг бол үзүүлдэг.
Тийм учраас бол нөгөө Израилийн ерөнхийлөгч Биньямин Нетаньяхугийн одоо томьёолоод байгаа олон улсын террорист бүлэглүүдийг устгахын тулд тэднийг ард нь дэмждэг засгийн газрууд дэглэмүүдийг нураах ёстой гэдэг зорилгыг мань хүн бол тавьсан шүү дээ. Тэгээ энэ зорилгын үүднээс харах юм бол Израилийн хувьд бол зөв юм шиг ийм бол харагдаж байна. За хөтөлбөрийн яг энэ тайлтай холбоотой сүүлийн хоёр асуултаа асууя. Тэгээд Монголын өнцгөөс Монголтой холбоотой өнцгийг дурдахыг хүсэж байна. Та түүхчүүн тэгээд яг энэ сая энэ зөрчилтөө дайн болж явах явцад Ираны Оросын холбооны улс дахь элчин сайдын яамнаас их сонирхолтой мэдээлэлүүд хийж байсан л да. Тэр нь юу вэ гэхээр Америкийн нэгдсэн улсын Израилийн түрэмгийлэгчдийг монголчуудтай харьцуулсан нэг юм харьцуулт бүхий мэдээлэл гарсан байсан л да. Тэгэд яг энэ Ираны ард түмний ой санамжинд ялангуяа энэ засгийн газрын төрийн удирдлагт байгаа улсуудын ой санамжид яг монголчуудын талаарх бодол ямар байт юм бол өнөөгийн Монгол улс. За ер нь бол Иранчууд бол монголчуудын талаар маш сайн мэдлэгтэй. Бид тэгэд төсөөлж байгаагүй. Бид нэр Иранд очиод Ираны их сургуулийнхантай уулзаад ингээд бол за Иранд бол нэг 100 гаруй их сургууль байт юм аа. Их сургууль болгонд бол түүхийн тэнхэн байгаа. Түүхийн тэнхэн болгонд Монголын түүхийг судалдаг дор хэж 3-5 хүн байт юм аа. Яагаад вэ гэхээр Ираны түүхийн бүхэл бүтэн нэг үе бол үндсэндээ Монголын үе. Тийм учраас Илхан тулсын үе. Тийм учраас бол Монголын түүхийг маш сайн судалдаг. За монголчуудын талаар маш сайн мэдээлэлтэй. За тэр нь бол зөв өнөөгийн Монгол улс гэхээс илүү одоо эртний 13 дугаар зууны Монгол улс. За тэр үеийн монголчуудын ойролт ордод үлдээсэн өв, соёл, одоо нөлөө, улс төрийн цэрэг эдийн засгийн нөлөөнүүд бол одоо асар их нөлөө бол байна. За монголчуудын нөлөө бол Иранд бол одоо юу гэдэг бодиттой гэх юм бол одоо байдлага байшингаас авахгуулаад за Перс хэл одоо араб хэлэнд орсон монгол хэлний үгсүүдээс авахгуулаад газар усны нэр за бас монгол гаралтай хүмүүс ч гэсэн одоо бол бас байна. Энэ нөлөө бол ер нь сайн мэддэг юм байна. Тэр нь эергүү сөргөө. За ер нь бол яг Перс хүнтэй уулзаад Монголын талаар ингээд ярихад бол бас монголчуудад бол тийм таатай бол биш. Ер нь бол шалгуухан дэлгэхэд нэг тийм таатай. Тийм баг. Гэхдээ бол улс төрийн түвшинд бол юу гэдэг юм Монгол Ираны хувьд бол улс төрийн харилцаа бол хэвэн маш сайн харилцаатай. Одоо манай гадаад яамны санаж байгаа бол сая өнгөрсөн 12 сард Монголын Чингис хааны өвлийн ихэнх сарын шинийн нэгэнд бол Чингис хааны өдрийг яхад Ираны Тегеран хотод бас тэмдэглэсэн шүү дээ. Тийм тэмдэглэсэн. Тэнцэнс бол манай гадаад яамны төлөөлөгчид дипломатууд бас Иранд Тегеран хотод бол очсон тэмдэглэсэн юм мэдээ бол би харсан. Тэгэхээр бол бас ч гэж улс төрийн түвшинд бол бас хоёр орны харилцаа бол харьцангуй сайн. За нэг үе бол одоо юу гэдэг манайх ч юм уу Иран улс суух элчин сайд дээр томилоод Тегеранд одоо элчин сайдын яам нээх асуудлаа хүртэл нэлээд хөөцөлтөд бол ингэ явж байсан. За манайд ч юм бол Ираны гадаад яамны дэд сайд айлчилж байсан. За бүр Илхан улсын үеийн талаар хоёр орон хамтарсан үзэсгэлэн Монголын үндсэн түүхэн музейд бол гаргаж байсан. Би бас тэнд гар үе оролцоод ингээд хөгжөө явж байсан харилцаа яагаад сааталт орсон юм бол? Гэхдээ мэдээж бол хоёр орны хувьд бол их гүрнүүдийн нөлөө бол байгаа. За Иран бол өөрөө бол одоо олон улсын хоригт бол байдаг. За тэр хоригийг бол манайх бол одоо хөлийн зөвшөөрдөг ийм орны доонд ордог. За худалдааны хувьд ч юм манайх ч Иранд мах гаргаж ирсэн. За одоо бол зогссон байх. За Иранаас бас жимс оруулж ирж байсан. Жимс хүнсний нөгөө манайх жимс оруулж ирж байсан. Ийм худалдаа бол явж байсан. Бас ч гэж одоо юу гэдэг ордос харилцаа байхгүй биш энэ улс төр эдийн засгийн хувьд бол нэлээд гайгүй харилцаа. Одоо энэ санал жижигээр бол Америкийн нэгдсэн улс шат дараатаагаар Иран тогтоосон хоригоо цуцлагаар амласан байгаа. За тэр байтугай энэ цуцлсан хоригоо холбоотон өөр бусад улсууд ч гэсэн хэрэгжүүлэх юм механизмыг хэрэгжүүлнэ. Тэр байтугай нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөлийн тогтоолоор баталгаажуулна гэсэн юм амлалт өгсөн байна л да. Тэгэхээр нэгэнт олон улсын хориг ингээд цуцлагдах зам руугаа орж байгаа юм чинь Иран Монголын хооронд эдийн засгийн харилцааг үнцгэрэх боломж ирээдүйд гарч ирж байна гэж үзэж болно. Шууд тэгж үзэж ойлгож болно. Нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөлийн 5 орн гэдэг ч юм уу Ираны эсрэг хамгийн хориг тавьдаг орн ч Америк нэгдсэн улс өөрөө байлаа шүү дээ. Хэрвээ Америк нэгдсэн улс энэ хоригийг ингээд цуцлах юм бол тэр аюулгүй зөвлөлийн 5 одоо үлдсэн 4 орн одоо бол энийг бол дэмжих магадлал их өндөр. Ялангуяа манай хоёр хөрш бол дэмжих магадлал асар өндөр байгаа. Тэгэхээр бол Иран Монголын хооронд бол худалдаа эдийн засаг за тэр дундаа соёлын харилцаа бол бас
нэлээд өргөн хөгжих юм боломжтой. Ер нь бол бас гайгүй дайнаас өмнөх нэг жилийн өмнө эдгээр ч бас гайгүй байсан шүү дээ. Одоо миний мэдж байгаа бол одоо манай Монгол Улсын их сургуулийн түүхийн багш нар, Монгол Улсын боловсролын их сургуулийн түүхийн багш нар, за манай шинжилгээ ухааны технологийн сургуулиас ч гэсэн ер нь бол Иранд ер нь бас олон удаа багш нар очиж Монголын түүхтэй холбоотой түүх соёлын дурсгал зүйлээ бид нар чинь цаасан дээр л бичээд идэгээс биш очиж бас бодитойгоор нь танилцсан хүмүүс бас нэлээд их байгаа шүү. Тэгэхээр баг социализм үед ийм харилцаа бол байгаагүй. Тэгэхээр Иранаас ч гэсэн Монголд одоо бас суралцах гад ирсэн ганц нэг хүн бас байсан. Тэрийг бас би дагуулад явж илээсэн тийм. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирж сонирхолтой яриа өргөөсөн танд баярлалаа. Таны цаашдын судалгааны ажилд амжилт хүсье. За баярлалаа. Та бүгд ч гэсэн өндөр амжилт хүсье. Баярлалаа. ТV телевизийн гадаад мэдээний хөтөлбөр энэ хүрээд өндөрлж байна. Студид олон улсын харилцаа эдийн засгийн шинжээч Асгаар ажиллаа.